хасаг гэдэг үг доромжтохтой үг үү? Аливаа үндэстэн өөрийнхөө хэлээр л бусад үндэстнийг нэрлэдэг. Тэр үндэстний нэр угтаа тис өөр дуудлагатай байвч өөрийн хэлний аваа зохицох аялгаараа тухайн үндэстэн өөрийн хэлж дуудаж чадхаараа л аливаа нэршлиг тогтоосон байдаг. Ийм шалтгаанаар бид хятадыг Жунгу эсвэл хаан гэдэггүй. Индус биш, энэтхэг гэж дууддаг. Эсвэл Рус, Россия гэх орос гэж хэлдэг. Монгол бичгийн хэлэнд К байхгүй. Монгол бичигт К-г тэмдэглэх үсэгч байгаагүй. 1947 оноос Орос улсаас Кирилл үсэг аваагүйсэн бол бид одоо ч гэсэн К үсэг оролцсон үсгийг дөхөмшүүлэн Х-гээр дуудаж бичих байсан арцаагүй. Гадаад хэлний онцгой гээгүүлэгч аяг бичих дүрм нь 20 дугаар зуунд нэмэлт болж орсноос бус уламжлалт худам бичигт байгаагүй бид мэднэ. Энэ бол шар тууж хэмээх түүхэн сурвалж 17 дугаар зууны эцэс энд ихэзэн Чингис хааны Ахмад хүү Жүчийн угсааг тоочиж Хасгийн хаант улсын хаадыг тэмдэглэсэн байна. Хамгийн сүүлийн хүн нь Жангар хааны хүү Хасаг хаан гэсэн нэртэй байгаа нь Хасгийн хаан гэсэн утгатай. Монгол хэлний зүй тогтлоор Хасаг хэмээн нэрлээд ирсэн. Аяа хатхан хөрш зэрэгэлдээ нутаглаж ирсэн монголчууд Хасгал хэмээн дуудаж ирсэн. Монгол хэлэнд ингэж тогтож ирсэн дуудлага нэршлиг яагаад заавал орсоор бичиж орос галхаар дуудах ёстой гэж монгол хэл чинь өөрийн дүрмтэй, өөрийн зүй тогтолтой. Түүнтэй яг адилхан Хасаг монгол хэлэнд ч гэсэн энэ К, Х хоёр авианаас болж сүрдэг олон дундын үгс байдаг. Бид хөх гэдэг бол тэд кок гэдэг. Хавраг гэдгийг кабраг, хатуу гэдгийг кати, хар гэдгийг харагнат гэдгийг карганат, хар хором гэдгийг карак хором гэх мэтээр тэдний Х авайг К болгож дуудаж байгаа олон үгсийг монголчууд залруулах гэж шаардах нь утгагүй. Бүгд найрамдах Хятад ард улсад 2020 оны байдлаар 1.5 сая хасаг үндэстэн амьдардаг. Хятадууд тэднийг хаасаа кх гэж дууддаг. Тэд ч гэсэн өөрсдийнхөө яриа аялганц зохицуулж хэлж байгаа. Турк хэлээр Монгол улсыг Моголистан гэдэг. Бид нар та нар энэ үсгийг нь гээцэн байна гэж хэлж гомдолдоггүй. Ханц бичгтэй улс биднийг Монгол гэж нэрлэдэг. Энэ бол зүгээр л эдний хэлцийн онцлог. Хэрвээ чи энэ үгийг хэнийг нэг доромжлохын тулд ямар нэгэн доромж утгаар ашигладаг бол өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Энэ бол ерөөсөө зүгээр мунхгаал гайхуулж байгаа хэрэг шүү.